Надад хэд хэдэн асуулт байна. За бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд. За нэгийн хоёр дээр бүсийн ялгадаа татвар санхүүгийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлнэ гэд заасан байна. Тэгэхээр баруун бүсийн нут дэвсгэрт ямар бодлого барих юм бэ? За баруун бүс бол та бүхэн мэдж байгаа. Дээд бүс сул хөгжсөн. За уул уурхайч нэг их байдгүй. Бараа даваар нь асар их өндөр үнэтэй. Улаанбаатар хотоос автотээврээр 2000 км тээвэрлж аваачдаг өртөг өндөртэй бараагаар ард ирэхэд бол хангагддаг юм аа. Тэгэхээр ер нь бодлогын ямар бодлого барих гэж байна? Нэг дахь асуулт. За хоёр дахь асуулт баруун бүсийн одоо амжиргааг залгаж байгаа цагаан нуурын бомбт байгаа. Энэ цагаан нуурын бомбтон дээр шөлөөт бүсгээд хэдэн жилийн өмнө зарласан. Шөлөөт бүс нь хөдөлдөг. Ямар ч үйл ажиллагаа явуулдаг. Энэ одоо Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын одоо төсөлд тусгагдсан юм байна уу? За онцгой байдлын газараас бас нэмж асууя. Цагаан нуурын бомбтод одоо газрын тоосны бүтээгдэхүүн хатгалах савнууд байж байгаа. Социализмын үед баруун таван аймгийг газрын тоосны бүтээгдэхүүнээр хангаж ийсэн. Одоо олон жил болж байна. Ямар ч ажиллагаагүй. Энэ савнуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулаад ажилуулах боломж байдаг болов уу? Би байнга асуудаг. Энэ шөлөөт бүс энэ газрын тоосны бүтээгдэхүүн хадгалах савнууд байгаад байдаг. Энийг бол эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж олсоо байдаг болов уу гэдээ асуулт асууя. За 3 дугаарт гадаад харилцааны яамнаас. За цагаан нуурын бомб бол өмнө дээр үед 7 хоногийн 7 хоногт нь ажиллаж ирсэн. Одоо бүтэн сайн өдөр амралтын өдөр. За Украины дайнтай холбоотой асрыг ачаалд нэмэгдэж байгаа. Хоёр талаасаа бол дугаарлал зогсдог эргээд бүр хонжин заримдаа гардаг тийм тохиолдол байдаг. Ялангуяа зууны цагт. Тэгэхээр энэ 7 дахь хоногийг нэмж ажилуулах, за цаашлаад 24 цагаар ажиллах саналыг бол удаа дараа хүргэсэн. Ямар ч хариулт байхгүй. Энэ дэр нэг тодорхой хариулт өгөөч. За иймэрхүү асуудлууд байна да. За Чанга бэлгшийн асуултанд хариулъя. 3 номер. За Чангабел гишүүний асуултанд хариулъя. Эдийн засгийн хөгжлийн төрийн нэрийн бичгнэр Батхүү 2026 оны Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө 1.3.1.2 дээр цагаан нуур чөлөөт бүсийн эхний ээлжийн цахилгаан хангамж болон гүний удгийн барилга хүсэлтийн ажлыг гүйцэтгэх гэдэг ажил туссан байгаа. 4.2 тэрбум төгрөг. За ер нь бол энэ бодлогын үндэс нь засгийн газар 24-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээний эхний жилд хийгдэх ажлыг 26 онд хийгдэх ажлыг тусгасан. Татварын ялгаатай бодлогын сангийн яамнаас хариулах. За татварын асуудал нөөцлөр савтай холбоотой асуудал байгаа. За сангийн яам дэлгүүн дарга 2 номер. Сангийн яам дэлгүүн. За татварын ялгаатай бодлоготой холбоотойгоор бол хэд хэдэн хууль бол батлагдсан хэрэгжиж байгаа. Энэ дээр бол үндсэн 2 асуудал байна. За нэгдүгээрт бол хөнгөлөлттэй холбоотой асуудал, хоёрдугаарт бол татварын хувь хэмжээ ялгаатай байх гэсэн юм 2 асуудал байгаа. За бүсийн хөгжилд томоохон нөлөө үзүүлгүүч ач холбогдолтой төслүүд хэрэгжүүлэхэд тухайн аймаг бүсүүдээс санал гаргаад засгийн газрын хурлаар хэлэлцүүлээд бүтээн байгуулалтад шаардлагатай барилгын материал, хоног төхөөрөмжийг бол гайлын татвараас чөлөөлөх, импортын барааны нөөтийг 4 жилээр хойшлуулах ийм боломж бол бүрдсэн. За энэ дээр бол баруун аймгаас бол яг энэ татварын хөгжлөлтөд оруулахаар бол гарсан санал одоогоор бол байхгүй байна. Хоёрдугаарт дийлэнх татварууд бол орон нутаг бие даан тогтоодог. Аймагуудын иргэдийн төлөвшөлтөөр бол бие даан хэмжээгээ тогтоодог. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бол Нэмээд 2 номер гүйцээж хариулъя.
2 номер. Хүнтэй холбоотойгоор бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд татварын хэмжээ бууруулах, дээрээс нь яг бүсчилсэн үжилт шаардлагатай төслүүдийнхаа татварыг тусгаалan хөндлөх юм боломжууд бол бүрдсэн. Үүн дээр бол газрын төлбөр бол үйл хөдлөлт хөрөнгөний албан татвар. За дараагийн арга хэмжээ нь бол засгийн газраас болон улсын хурлаас тогтоодог импортын барааны айлын татварыг бүсээр буюу одоо бомтоор ялгаатай тогтоох ийм боломжууд бүрдсэн байгаа. За үүнтэй холбоотойгоор бол аймагуд бүсүүд өөрсдөө саналаа гаргаад засгийн газар бол улсын хурлаар хэлцүүлэх ийм боломж бол байгаа. Тэгэхээр бүсчилсэн үйлчлэлтэй холбоотой импортын айл нөөт үйл хөдлөх хөрөнгө газар орлогын татвартай холбоотой хуулийн эрх зүйн орчнууд л үүсэж байна. За засгийн газраас өргөн мэдүүлэхээр боловсруулж байгаа татварын багц хуулийн хүрээнд бас санал авч байгаа. Үүн дээр нэмэлтээр орон нутаг бүсүүд дээр ямар төрлийн татварын зохицуултууд байж. За дараагийн асуултанд нэг хариулах уу? Гадаад яам 6 номер. За Жангабл гишүүний асуултанд хариулъя. Цагаан нуур бомбын хувьд бид орон нутгаас болон бас аж ахуйн нэгжүүдээс ирсэн хүсэлтийн дагуу технологи чумар Оросын талд удаад арга тавьж ирсэн юм а. Тэгэхээр энэ дээр нэг гол асуудал нь бомб тэгэхээр нэг хоёр талдаа төлөлтөө хөрөнгө оруулалтаа уялдуулах хэрэгтэй байдаг. Оросын талын төлөлтөнд хөрөнгө оруулалт дэд үтс бүтээн байгуулалтын дээр яг хангалттай төсөв мөнгөнд тавигдахгүй удаашраад байгаа асуудал байгаа гэдгийг бол айлын тал хэлж байгаа. Өнгөрсөн оны 10 сард хил орчмын одоо комисс засгийн газрын хоорондын дэд комисс гэж байдаг. Бомтын сайд ахалдаг. Энэ жил бас Улаанбаатар хотноо өнгөрсөн онд Улаанбаатар хотноо оролцсон. Одоо энэ жил Москва хотноо оролтно. Бас удахгүй гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтаар энэ асуудлуудыг тавих гэж байгаа гэдэг бас тань хэл. За нөөцлөр газрын төстэй холбоотой асуудал төрх хариулах. 10 минутаар хариулах. За тэгт 4 номер. За цагаан нуурын бомтонд байгаа улсын нөөцийн шатгуун хадгалах сав бол 1970-аас 75 онд ашиглалтанд орсон хуучин нефт хангамжийн одоо зориултаагаар ашиглаж байгаад одоо улсад буюу улсын нөөцийн одоо манай мэдлэлд одоо ирсэн. Одоо энийг эдийн засгийн эргэлтэнд оруулах буюу одоо ингээд шатгуун хадгалаад эргээд одоо борлуулад хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд ажлыг хийвэл сэргээн засварлах тэгээ металл хийцийн онцлогоо гээд бусад зардалтай холбоотой нэлээд одоо санхүүжилтийн асуудал яригдах юм байна л. Тэгээ энэ санхүүжилтээс болоод ингээд шийдэгдэхгүй өнөөдрийг бас үрж байна.